Хай. Тэгэхээр чи энэ кино товчлыг үзсэн байж магадгүй. Гэтэ энэ киноны талаар яг өөрөө үзсэн юм шиг ярихад айгүй хэцүү байгаа бол би чамд туслая гэдэг цуврал юм байна. Хамгийн ихний дугаар бол The Ugly Stepsister буюу царай муутай хойд эгч гэдэг кино юм аа. Ер нь бол энэ тэнд хий нэг кино товчлогоос хийчих байх. Тэр нь угаасаа тэгэж үзэх байх. Тэгээд үзсэн ч гэсэн чамд ингээд өөрийн гэсэн үзэл санаа ч юм уу тий. Эсвэл юм факт ч юм уу тий. Тиймэрхүү юм дутагтаад ингээ хүнтэй ярилцаж суухад ямар нэгэн зүйл хэрэгтэй байгаад байгаа бол би чамд туслая. Амир тийж мэддэг тий амир тэнийг. Яа. Энэ яг нэг тийм яриад авч кино биш дээ. Гэтэ бас бүр ярихгүй байх кино бол биш. Ер нь айгүй disturbing. Ер нь сэтгэл эвгүй зүйлэм, жихүү зүйлэм кино байсан бол өнөө. За. Кино руу гарцгаая. The Ugly Stepsister. Ер нь бол үнсгэлжин гэдэг үлгэрийн яг хойд эгчийн талаас харуулсан. Тэгээд нөгөө creepypasta дээр яваад байдагс нэг түүхүүд эдэн штэ. Яг үнсгэл Disney-ийн гүнжүүдийн үнэн түүх мөх энэ төр гээл те. Тэрстэй их тийм муухайсан те. Яг тэр түүхтэй бараг дөхөж очих үз хэмжээний ийм body horror төрлийн тийм кино байсан. Үйл явдлын нь бол угаасаа нэг яриад өгчих واخ уу. Тийм угаасаа мэдж байгаа л үү дээ. Эсвэл чи өөрөө үзсэн байлгүй дээ тий. Киноны надад таалагдсан юм заяа. Таалагдах юм чи байгаагүй л дээ. Яшин кака. Таалагдсан юм мэдээж яг үнсгэлжин илүү өөрөөр харуулсан тэр байдал нь бид арай өөр үнсгэлжин харах боломжтой болсон. Яг өмнө нь ингээд үнсгэлжинтэй өөр зөндөө олон төрлийн кино байсан. Үнсгэлжин бүр хорон санаатай юм шигээр харуулдаг кино ч гэсэн зөндөө харж байсан. Тэгээд айсвал үнсгэлжин яг зүгээр л ингээ нэг сайхан сэтгэлтэй яг сүүлийн iconic Cinderella чи яг тийм штэ. Юу лээ? Төвчээртэй бөгөөд сайхан сэтгэлтэй хам бол чам нэг л өдөр ингээд бүх юм чин болно гэж хэлдэг байсан. Ээжийнхээ сургаалыг дааж явдаг. Яг тэр бүх яг ингээд маш олон кино үнсгэлжин арай өөр талаас нь харуулахыг зорж байсан. Чи юу идэв дөө? Илэрээ. Гэхдээ энэ удаагийн киноны үнсгэлжин миний хувьд яг амьдралдаа харж байсан хамгийн шинэлэг, хамгийн өвөрмөц тэгээд яг үнэхээр яг хамгийн үнсгэлжин сайн талаас нь ч биш, муу талаас нь ч биш яг ингээд байгаагаар нь яг хүн шүү гэдэг утгаас нь яг бүр үнэхээр сайхан сэтгэлтэй байдаг нэг охин биш. Эсвэл бүр ингээд тулчсан хорон санаатай биш. Яг хүн талаас нь харуус хүн шүүс нь надад үнэхээр их таалагдсан. Тэгээд одоо жишээ нь ингээд дур тачаалдаа хавтаад сарвчны хүүтэйгээ явуулдаг ч юм уу тий. Тэнгүүтлээ хичнээн өөрт нь хайртай хүн байсан ч гэсэн ийм муухагаар үлдэхгүй тулд тий аавынхаа цогцтыг ялзраад хөвтөж байгааг харангуудаа бодит байдалтай нүүр тулж байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрж байгаа тийм насанд хүрсэн үнсгэлжин харуулснаар аюу онцлог санагдсан. Нөгөө талаасаа үнсгэлжин яг тийм бодит хүн байх тусмаа түүний гаргаж байгаа одоо муухай зан чанарууд илүү сэжиг хүрмээр санагдсан. Бүр үнэхээр ийм хорон санаатай үнсгэлжин байж таарах юм бол энэ угаасаа хорон санаатай гэд ингээд нэг тоодгүй штэ. Харин үнсгэлжин хүн шүүснээр түүний хийж байгаа үйлдэлүүд нь илүү муухай санагдсан. Яг одоо сүүлийн үед girl инээтрэг гэдэг штэ. Яг үнсгэлжин угаасаа girl биш байгаа байхгүй юу? Бүр яагаад ч биш байгаа штэ. Яг тийм үйлдэлүүд нь илүү сэтгэл өвдгмөр түүнийг хараад илүү жигшмээр одоо жигшээд байгаа юм чашаа. Гэхдээ ямар ч гэсэн ингээд зэвүүцмээр яа бүр энэ that bitch гэж бодогдуулахар хэмжээнд харуулсан таалагдсан. Ямар үйлдэлүүдийн таад баг мэдэж байгаа штэ. Одоо жишээ нь хамгийн сүүлд нөө хайдагч маань шатан дээрээс унаад шүдэ угалчаад ингээд тийш хараад маш хөрхөлтөөр хичээсэн штэ. Тэр үед үнсгэлжин ингээд үнэхээр яг тэр хүний зовлон яг яагаад энэ хүн зовоод байгаа юм бэ
би бүр ерөөсөө чамайг ойлгохгүй байна гэдэг харцаараа хараа зогсчихсон. Бүр ингээд яг тэр харцны яг юм хэрт хийсэн. Тэнгүүд яг тэр харцны яг бүр яг ингээд жинхэнэ хүн чанар нь яг үнэхээр үнсгэлжин яг тэр их чихээ хойд ихчихээ манай церемонтой хойд ихчи цовлонг яг хизээж ойлгож байгаагүй ойлгогчгүй гэдгийг харуулж өгсөн. Яг тэр харцаараа. Угаасаа аргагүй шүү дээ. Ер нь бол дэлхий яг юм лукизм дээр тогтдог хүн илүү гоо үзэсгэлэнтэй хүмүүс рүү илүү их татагддаг. Гоо үзэсгэлэнтэй хүмүүс ямар нэгэн байдлаар илүү ихийг авах боломжтой байдаг. Яг тийм нийгэмд бид нар амьдарч байгаа. Тийм нийгэмд зүгээр л энгийн нэг царайтай ч юм уу эсвэл үнэхээр царай муутай гэж хэлэгддэг байх нь ямар аимшигтай харгислал болохыг царайлаг хөөрхөн хүмүүс хизээж ойлгохгүй шүү дээ. Бүр яагаад ч ойлгохгүй. Ингээд чи яагаад insecure байгаа юм бэ те? Чи яагаад өөрийгөө голоод байгаа гэж гайхдаг. Яагаад тэд ойлгохгүй. Энгийн хүн байх юм. Эсвэл царай муутай хүн байх юм. Зовлон ч гэх юм уу юм шаналлыг ойлгохгүй. Бүр ингээд би яаж хичээгээд чамшиг хөөрхөн болохгүй. Бүр ингээд яаж хичээсэн чи зүгээр л байгаа. Ингээд л байж байхдаа миний хажууд бид хоёр ингээд зэрэгцээ зогсож хахад чи зүгээр л байж байна. Би яаж хичээсэн хүн болгоны харц чан дээр ундаг. Чи ерөөсөө хичээх шаардлагагүй. Чи ерөөсөө хичээх шаардлагагүй учраас хичээсний эцэст хин нэгний харцыг өөр дээрээ унгаахгүй бай. Эрэгтэй ч эмэгтэй ч юм уу зөө. Хамгийн гол нь хин нэгний харцыг өөр дээрээ унгаахгүй байхын шаналлыг чи хизээж ойлгохгүй. Яг тиймэрхүү шаналлууд одоо жишээ нь тэр балетын багш нь балет заадаг гэсэн байна. Тэгээд хамгийн сүүлд үзэсгэлэнтэй ногоон даашин зүмсүүд үнэхээр хөөрхөн болоо зогсож байсан ч гэсэн тэр нэг залуу одоо даашин зэн авчирч ирсэн эрэгтэй яг үнсгэлжин харангуудаа шууд харцсан өөрчлөгдөөд шууд үнсгэлжин үнсдэг штэ хүчээр. Яг ингээд тэр бол яг ингээд бодонгууд үнэхээр сэжиг үйлдэлтэй. Үнэхээр сэжиг үйлдэл. Гэтэ яг тэнд манай хорон санаад хойд ихч маань боёо церемонтой хойд ихч маань яг үнэхээр магадгүй тэрийг хүсдэг юм билүү тий хүссэн юм билүү. Яг хөө тийм муухагаар биш ч гэсэн үнсгэлжин тэр хоёр хамт байж хаад үнсгэлжин лөө биш өөрлөө хэнийг хараасай. Тэрийг үнсгэлж яагаад ч болохгүй. Угаасаа агарахгүй шүү хөр хэмжээ. Хөр хэмжээ яаж болох вэ? Гэтэ нөгөө талаасаа хитрхи хөөрхөн байх юм бас хэцүү тал нь тэр тий. Зүгээр л танихгүй ирэх хүн ирснээ хүчээр үнсээл. Хайртай хүнээс хайрлаж болохгүй. Гонхтой. Тэгээд яаж хичээгээд угаасаа хөрхөн болохгүй. Гэхдээ ингэ хичээгээд байгаа байхгүй. Үнэхээр хичээгээд байгаа. Үнэхээр ханхүүтэйгээ гэрлэхийг хүссэн, ханхүүд хайрлуулахыг хүссэн. Тэгээд зүгээр л нэг баян хүндээ суугаад тэгээд нэг ар гэрээ тийжгээд явах тийм бодол бол байгаагүй шүү дээ. Яг үнийг хэлэхэд зүгээр л нэрнгээс үнэхээр хайрлуулахыг хүссэн. Тэгээд даанч сонгосон эр хүн нь яг эр хүн биш байсан л та. Сонгосон эр хүн нь бас тийм ч таатай хүн байгаагүй. Зүгээр сонголтын дээрээ алдаж дээ гэж бодсон. Гэтэл ингээд хайрсан хүн нь буцаагаад хайрлахгүй байгаа шалтгаан нь хангалттай үзэсгэлэнтэй биш байх гэдэг мэдрэмж юу ч гэмээр юм тий. Гонигтай хагаад зүгээр ингээд би болон дотроо ингээд ямар хүн шүү ч юм уу тэр мөр нь ерөөсөө хамаа байхгүй зүгээр гадна төрхөөр үнэлэгдээд гадна төрхөөсөө болоод хайрлагдахгүй байх юм мэдрэмж. Тэгэл энэ дэр бас нэг төрдөг мэдрэмж байдаг үү гэхээр зөндөө хичээх тусам
өөрийгөө улам жигшдэг. Нөгөө уруулын бодог түрхсэн гахааны юу метафор гэдэг шиг үү. Яаж хичээсэн угаасаа үнэхээр хөөрхөн байгаа хүний хажууд хөөрхөн болж чадахгүй болохоор яг хаанд уруулын бодог түрхсэн юм шиг санагддаг гэх юм уу. Тэгээд хамгийн хөөрхөн хуцаа өмсөөд хамгийн хөөрхнөрөө нүрээ будаад үсээ зөндөө хянслаад тэгээд тэгсэн ч гэсэн хаанд уруулын бодог түрхсэн юм шиг санагддаг. Тийм учраас яг ингээд зүгээр яг эцэст нь бүр ингээд сул тавиад би царай муутай намайг одоо би яах вэ би угаасаа юм үзээрийн муухай царайтай тийм учраас би өөрийгөө тоож толдоод ч яах вэ би хөөрхөн хугацаас өмсөөд ч нэмэргүй бандаг зүйлийг хаан торонд бандаг зүйлсэн юм шиг санагдаж штэ. Яг ингээд ийм мэдрэмж ч гэсэн хаяа төрдөг болохоор үнсгэлжингч хүншүүлсэн царай муутай хойд хичээгэнж би яаж яах нэрээ би нэрийг гуглдчихээ тэхүүр хойд царай муутай хойд гэж дахин нийлээд байгаа. Яг үнэндээ би нөгөө нэрийг санахгүй байхгүй тэр нэг сонин нэртэй байсан маа нөгөө нэг Анастасия Инэтри биш яг юм. Элвира харин тийм ээ. Ингээд тийм Элвираач хүншүүлсэн хойд ээжийг хүншүүлсэн тэгээд үнсгэлжингийн аавыг хүншүүлсэн бүгд л яг жинхэнэ хүмүүс байсан. Яг жинхнээсээ яг тэр цаг үеийн эмэгтэй хүнд ханддаг хандлагыг гаргаж байгаа байдал нь тэр одоо жишээ нь үнсгэлжингийн аав зүгээр л үнсгэлж Элвира руу ялуу тасчихдээ штэ. Тийм аимшигтай байдал тэгээд ханхүүгийн үзэсгэлэнтэй онгон бүсгийг хайдаг яг тэр тэнэглэл инээтэрэгээл бүгд яг бүхэлдээ бас яг эрэгтэй дөрүүд нь яг нэрнгээсээ яг эрэгтэй хүн байсан. Яг эрэгтэй хүмүүс хийсээ л яг тэр цаг үеийн эмэгтэй хүмүүсийг хэрхэн үздгийг яг маш сайн харуулж жилээ. Тэгээд тэр бас нэг сонирхолтой болгож өгсөн шийдэл нь хорон санаад хойд ээж хичнээн хорон санаатай байсан ч гэсэн яг нийгмийн статус болон хүмүүсийн ховжийг бодоод үзсэн ч тэр ерөөсөө үнсгэлжин угаасаа ингээд зараад эхлэх үндэслэлгүй байсан юм л л дээ. Тэрийг маш ухаалгаар шийдээд үнсгэлжин яг үнэндээ завхаа болгож харуулад тэгээд завхаа зайдан явлаасаа болоод ингээд энэ гэрээс хөвгтөө шивгчин болж хувирсан шүү гэдгээр харуулж байгаа нь бас үнэхээр таалагдсан. Илүү бас л яг л нэг юм бодод байсан. Яг нэг ганц л бодод биш юм нугасаа яг тэр нөө өтнүүд дааш нь зин аяж өгдөг нь тэгш. За тэр чавгасаа л үнсгэлжин дээр шидэд энэ гарч ирдэг юм чи яг тэр элементээ оруулж өгөөд тэнгүүдээ яг бүр хит юм ичээд юм биш. Яг л юм байдаг юм шигээр ингээ харуулсан. Нэрнгээсээ юм байд юм шүү дээ гэсэн бодол төрүүлж илээ. Нэрнгээсээ юу ч юм бэ. Тэгээд нэг тиймэрхүү. Элвира би хамгийн гол нь ясна хандаа толтол яг ойлгоод байна гэж хэлж чадахгүй л дээ би гахаан тууцан хорхоо ядаж өөрийнхөө жинг барих гэж оролдож байгаагүй хамраа хугалж юу яаж байгаагүй хамарныхаа хэлбэрийг засъя гэж бодож байгаагүй зохионоос хормоос оёх хэмжээний тийм өвдөлтийг мэдэрч үзээгүй ерөнхийдөө л орчин цагт тийм энэ юмнууд нь шүү дээ. Одоо чинь гахаан тооцоо орхойг бол угаасаа 19 болоо 19 дугаар зууны сүүл 20 дугаар зууны ихэнх үе билүү 18 дугаар зууны сүүл 19 дугаар зууны их үе билүү. Энэ үеэр нэрнгээсээ эмэгтэйчүүд ингээд хэмтуулт энэ тооцоо орхооны үндийг иддэг гэсэн. Тэр бол үнэ. Хамар хуглаад засаад байгаа тэр нэг хэсэг шүү дээ. Хүчээр. Тэр бол орчин үеийн гоо сайхны мэс тасалт бол юм мэдээж унтуулгатай тэгээд өчүүхэн жижиг хэмжээгээр яг ингээд хугалж засах ингээд ганц хоёр арга байдаг юм байл л дээ. Гэтэ бүр арайч бүр энд алах цүүц барьж аваад ингээд
ингээд байдаг тийм засах арга бол ерөөсөө байдаггүй. Тэр бол угаасаа кинон дээр зүгээр ийм илүү драматик болох гэж харуулсан байх гэж би бодож байна. Тэгээ бас нөгөө шүдний аппаратыг бүр мангартхан дахиад ингээд тастаж аваад байсан шүү дээ. Тэр мөр ч гэсэн яг хуу шүд тэгшлэгч бол бүр эртний Египтээс үсэлтэй байдаг гэдэг жилээ. Гэтэ би нэг чат бидгээс л асуусан л та. Гэтэл яг ханд зоорох нь бол үнэн. Сормоос ойдг нь бол худлаа. Бүр худлагийн худлаа тэр бүр арай. Гэтэ тэр бүр амар байсан дээ. Сормоос ойдг нь худлаа. Хамар хугалж хэлбэрийг нь засаг нь худлаа. Тэгээ шүдний аппарат бол яг шүдний хэлбэр засагч бол байдаг байсан ч гэсэн яг тэр үед бол яг тийм боловсронгуй хөгжсөн шүдний аппарат байгаагүй нь дээр тийм амар том мехаар арайж автгүй байсан мэлгүй дээ. Тэрийг бол би сайн мэдэхгүй байна. Би түрүүний үеэс шүү дээ. Эльвирагийн зовлон баг зэрэг ойлгож байна. Яагаад гэвэл би хизээч яг тийм үнсгэлжингийн дайны хөөрхөн охин байж үзээгүй. Би яг Эльвира шиг зүгээр л ингийн нэг охин баг царай муутай гэж хэлж болохоор ахгүй юу? Тэнгүүтлээ Эльвирагийн зовлон ойлгож байна гэж бодох ч гэсэн ямар азар манай ээж яг тийм тэр ээж шиг аимшигтай биш юм тий. Ямар азар миний гадаад төрхийг нэг тоодгүй байсан гэж тоохын хувьд тоодог байсан л ба. Гэтэ ингээ гоо сайхны юмс заслын аргаар ч юм уу иймэрхүү юмнуудаар миний гадаад төрхийг засъя гэж боддоггүй байсан ямар олцоор хууштай юм бэ л гэж бодож байна. Тийм учраас би Эльвирагийн мэдэрсэн өгдөөлт, зовлон, өсөглөн тэгээд тэр бүх шаналлыг мэдрээгүй би зүгээр л хөөрхөн биш байх зовлонгийн л ойлгож байна. Жохон гадарлаж байна. Түүнээс яг бүх зовлоныг нь бол үнэхээр ойлгоё гэж ойлгож чадахгүй тийм их зовсон шүү дээ хөөрхөнтэй. Зүгээр л хайрлуулахын төлөө. Зүгээр л хүн шиг үзэгдэхин төлөө. Зүгээр л хэн нэгэнд харагдахын төлөө. Харамсалтай нь энэ цаг үед ч гэсэн яг тийм зүйлсийг туулдаг хүмүүс зөндөө байгаа. Дэлхий ингээд илүү зөөлөн болж байгаа юм шиг гинэ. Яг үндэ хатуу хэвээр байгаа, уламж хатуу болж байгаа. Тэгээд дотоодгоо үзэсгэлэн гэж хүмүүс мянга ярьдаг ч гэсэн эцсийн дүндээ царайлаг хөөрхөн хүмүүсийг л хардаг, царайлаг хөөрхөн хүмүүс рүү хушуурдаг. Хөөрхөн хүмүүсийг хөөрхөн байсныхаа төлөө гэмт хэргийг нь хийсэн бузар муухай үйлдэлүүдийг нь тоодоггүй, харин ч улам өөгшүүлдэг, чадж байгаа юм дарааг алга гэж өмөөрдөг. Зүгээр л хөөрхөн байсны төлөө шүү дээ. Тэгээд ийм юмнууд одоо ч гэсэн байгаа. Одоо ч гэсэн Эльвира шиг зовж байгаа хүмүүс зөндөө байгаа. Аз болохоо би Эльвира шиг тэгээ зовоогүй. Гэхдээ би Эльвирагийн зовлон жоохон гадарлана. Нэг иймэрхүү л мэдрэмж төрүүлсэн киносон. Бүхэлдээ маш трагик. Бүхэлдээ дотор эвгүүцүүлэм. Яг жихүүцмэр биш эвгүүцүүлэм. Би нэг хэсэг бэлэн мархаар л дотор мохоор гэдэг. Би бэлэн мэдгүүл тэгтээ нөө ингээд бичлэг хаадаг ш. Тэнгүүд би яг нөө тооцоо харахад боддог. Амар сэжиг байсан. Тий ер нь бол айгүй сэжиг юм байлаа. Үнэхээр сэжиг юм байсан. Гэтэ төгсгөл нь хайд эйжен бас л хөрх юм нэм наснаасаа болоод уул нь үзэсгэлэнтэй эмэгтэй. Гэтэ хөгшин настай гэж өөрийгөө бодсноосоо болоод бас л өөрийгөө хайрлахгүй байсан нэг шүү дээ. Тэрний зовлон бол үнсгэлжин 20 жилийн дараа ойлгох байхаа. Хайд эйжен яг тэр зовлон, тэр мэдрэмжийг үнсгэлжин гэхдээ Эльвирагийн зовлон хизээж ойлгохгүй. Эльвирагийн зовлон хизээж ойлгохгүй нүүрэн үнсгэлжиний хараад үнсгэлжин тийм хөөрхөн учраас биш. Үнсгэлжин хичнээн хөөрхөн байсан ч гэсэн таньж мэдээ гэж бодоогүй нь түүний буруу учраас би хизээ нэгэн цагт угаасаа ханхуу сэтгэл нь хөрнө. Тэгээд үнсгэлжин маань нөө хорон санаа тойд ээжгээ хөгшрөн. Тэгээ хөгшөрч эхлэнгүүтээ өөрийгөө голно, өөрийгөө гутаана. Тэгээд ханхуу мэдээж дахиад л нэг өөр нэг шинэ
үзэсгэлэнтэй эмэгтэй рүү харсан байгаа. Тэр үед нь Эльвирагийн яг ингээд хайртай хүний өөр хүнд алдчихж байгаа ч юм уу. Эсвэл өөрийг нь харж байсан, өөрийг нь хайрлаж байсан, өөрийг нь биширж байсан хүн өөр хин нэгэн дээр харж унгаагаад яваад өгөхийн зовлон жоохон л гадарлах байна. Тэр цаг үе удахгүй ирэх баха. За. Нэг ийм сонирхолтой тэгээд маш сонин эвгүй уур амьсгалтай өвөрмөц шийдэлтэй ийм кино үзье. Тэгээ энэ бичлэг миний түрээ тосч байна. Дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа.